За бидний үздэг англи хэл дээрх кинон дээр meal ticket гэсэн үг ихээр тохиолддог. Тэгэхээр meal ticket гэдэг үгийг бид нар ямар нэгэн dictionary тойл бичгээс харуул хоолны дасалбар гэсэн утгыг гаргаж байгаа. Гэтэл meal ticket болвол агуулгын хувьд idiom утгаар гарч иж байгаа өвөрмөц хэллэг байна. Тэгэхээр meal ticket-ийг бид нар ашиглаж байгаа нөхцөлд тухайн хүн амьдрахын тулд юу хийдэг вэ гэдэг тухайн зүйлийг илэрхийлдэг. Жишээ нь what is your meal ticket? Тэгэхээр чи одоо амьдрахын тулд юу хийдэг вэ? Жишээ нь what do you do for living гэдэгтэй яг ажиллагаа. Тэгэхээр teaching English is my meal ticket. За тэгвэл англи хэл заах нь миний амьдрахын тулд гол зүйл meal ticket. За ийм учраас бүгдээрээ meal ticket гэдэг хоолны дасалбар биш амьдрахын тулд хийдэг. Ихэнх хүний хувьд бол мөнгө олохтой холбоотой, ажлын байр, за эсвэл бизнестэй холбоотой асуудлуудыг meal ticket-ээр дамжуулж асуудаг. What is your meal ticket? Асуултанд хариулж өгөөрэй.